За Тэмбүү өвчний 20 дугаар үед ямар шинж тэмдэг гарч ирэх вэ гэхээр тухайн хүний арьс салстан дээр маш олон төрлийн тууралтууд гарч ирдэг. Толб, гүвдрүү, эдэтэ цэврүү, за тэр байтугай хүмүүсийн толгоон, үс, хөмсөг сормус, умдаг суг гэдэг биеийн өснөд унах, дээрэс нь арьс салст маань цайх юм шинж тэмдэг илэрч гарч ирж байдаг. Энэ үе шат маань хэрвээ эмчлэхгүй явах юм бол тухайн шинж тэмдгүүд за нэг 4-өөс 6-7 хоног 6-аас нэг 7-7 хоног орчим болоод алга болоод буцаж эргэж гарч ирээд дахиж эргэж алга болоод эргэж дахиж гарч ирэх мэтэр одоо үйлчилж явагдаад дунджаар нэг 2-оос 4 жил орчим үргэлжилдэг. Хүмүүс энэ үед тууралт нь байхгүй болонгот эдгэрчлээ гэж ойлгодог. Тэгэхээр зарим тохиолдолд тухайн хүний бие организм дээр нь ямар нэгэн шарах шалбархаа тууралт байхгүйгээр тэр хүн зөвхөн шинжилгээгээр илрүүлэхтэйгээр шинжилгээ өгөх үед илэрж гарч ирдэг тэмбүүтэй буюу даалт хэлбэрийн тэмбүү байх тохиолдол байдаг байна. За тэмбүү өвчний 20 дугаар үеиг огт эмчлээгүй дутуу эмчилсэн байгаа үед дараагийнхаа үе шат руу шилждэг. Тийм учраас залуучуудад хандаж хэлэхэд айж, эмээж зоохгүйгээр мэрэгжлийн эмчд хандаж өвчтэй гэдгээ эрт тогтоолгож эмчилгээнд зөв орж чадах юм бол тэмбүү гэдэг өвчнөөс бүрэн ангижрах, бүрэн ирүүлж хийх юм боломжтой байдаг.